За орой минь. За энэ удаагийн лайваар өөрийнхөө явуулж байгаа сургалтуудын үйл ажиллагаа чиглэлүүдийг тойм мэдээгээр хүрэхээр шийдлээ. Яг л маш олон хүмүүс яг ямар сургалтууд яваад байна, ямар төлбөртөө яваад байна гэсэн асуултуудыг ирүүлж байна. Тэгээд миний хувьд хоёр төрлийн сургалт явуулж байгаа. Нэг нь болохоор мөнгөний ядуу сэтгэлгээтэйгээ тэмцэх тийм програмчлах сургалтууд. Энэ нь мэдээж дэлхийн тестүүдээр ажиллах, дээрэс нь ядуу сэтгэлгээг анзаарах дасгалуудаар үйлдэл үр дүнгээр баталгаажсан тийм сургалт явагдана. Энэ нь юугаар ялгаатай юм бэ гэхээр зүгээр нэг онл яриад өнгөрөөд эсвэл зүгээр нэг ингэж хичээл видеогоор тавиад үзүүл үз байвал бай гэсэн хандлагаар яваагүй. Харин тэр хүнтэй тухай бүрт нь өөрийнх нь дотрыг уудлаад өөрийнх нь кейсийг ингэж ухаад алдааг нь илүү олж хардаг гэсэн. Яг бол хүн өөрийнхөө алдааг олж харддаг. Хөндлөнгөөс хүн олж чаддаг байхгүй. Тэгэхээр энэ сэтгэл зүйтэй илүү бас ажиллана. Тэр талаас нь явна. Нөгөө сургалт нь болохоор ганцаарчлсан сургалт авч байгаа. Энэ ганцаарчлсан сургалтын хүрээнд багтаа сэтгэл зүйн гэмтэл авсан. Та нар ингэж анзаарвал хоёр төрлийн юм байгаа. Заримдаа нэг хүмүүний ажил төрөл нь маш хурдан бүтдэг. Зүгээр ингэ бодож сууж байхад ажил төрөл нь маш хурдан бүтдэг, ажил амьдрал нь зэгцэрчдэг, сайн хантай учирчдаг. Амьдралын ямар асуудал проблемгүй юм шиг. Ер нь маш зүйлийг хөнгөн авч гардаг тийм хүмүүс идэг. За тэгвэл нөгөө талдаа хичээгээл идэг. Зорилготой хүрч чадахгүй. Хичээгээл идэг, амьдрал нь бүтэхгүй. Гэр бүл салалттай. Тийм хүмүүс идэг. Тэг яг эдгээр хүмүүсийн ялгаа юун дээр идэгин багада сэтгэл зүйн гэмтэл авсан хүүхдүүдийн амьдрал ирээдүйд яаж өөрчлөгддгийг, гэр бүлийн харилцаанд ямар зөрчил гардгийг энэ сэтгэл зүйн гэмтэл дээр нь ажилласан ганцаарчлсан сургалт. Тэгэд үр дүнгийн тухайд болохоор өөрөө илүү ажилдаг. Та сургалтыг өөртөө хүртээ шингээж авъя гэвэл өөрөө л өөртөө ажиллах хэрэгтэй. Би одоо тэр хүний сэтгэл зүйрээ ороод ингээл ухаал өмс заслын эмчиг үйлчлэхээс илүү тэр хүн өөртөө ажилдаг. Тийм техникүүдээр ажиллах учраас бүх зүйл бид нар ингээд ээж аав хайрын дутуу өссөн учраас ирээдүйн амьдрал цаад болж байгааг ерөөсөй ойлгодгүй юм лээ. Би ч гэдэг ойлгодгүй санах. Ээж авдаа дургу, ээж авахаа харилцаан дургу, мөнгөн дургу. Зүр уг гарлаа үүсгэсэн тийм байсан. Гэтэл бидний өөртөө ингээд амжилттай байх, өөрийнхөө амьдралыг ирээр бүтээх, гэр бүлийн харилцаа тэр байтугай хин нэгнээс хайр гуйх энэ бүгд чинь бүгдээр багтаа үүссэн сэтгэл зүйн гэмтэл болоод хайр дутуу мэдэрсэн тэр зүйл байдаг юм лээ. Тэс өөрийгөө гахаал идэвсэн. Яад энэ дэлхийд хинч намайг хайрладаггүй юм ганцаарсан мэдрэмжтэй байгаад идэх. Хүний хайрыг ойлгож чаддаггүй. Гэтэл эн чинь багтаа тийм гологдсон, хаягдсан тийм мэдрэмжийг авсан хүмүүс тийм байдаг. Харамсалтай нийгэм тийм хүмүүс маш олон байгаа. Тэгээ миний тэр ганцаарчлан сургалтыг яг ийм охтуудаа ээжүүд өөртөө авчираад сурахчаасаа гэж би маш хүсэж байгаа. Одоо над дээр охтууд ирж байгаа. Ганцаарчлсан. Ээж авдаа юу ч ярьж чаддаггүй байхгүй юу? Өөрийнхөө яг сэтгэл зүйд юу болоод байгааг мэддэггүй. Тэгээ тэр охтууд чинь ганцаардаа ээж аав нь сонсохгүй ойлгохгүй учраас хин нэг хөвгүүн дээр очиж яардаг байхгүй юу? Миний сэтгэл зүй юм байна гэх. Нөгөө хөвгүүд нь магтаал хэлэн л дээ, магтаал хэлээл эсвэл ингээл ойлгож байгаа юм шиг байна. Инээс болоод дараа нь сонсцсон гэсэн хүн болгоныг өөрийг нь хайрлаад ингээ бодчих эрсдэл байдаг шүү. Тэгэхээр удмын хараалч юм нэг муухай зүйл идэг та. Нэг орс юунд дээр гардаг шиг, зөмбөлгийн төлөнд дээр гардаг шиг. Ээж нь салж исэн бол хүүхэд нь салчих гал, эмээ нь салж исэн бол хүүхэд нь гэр бүлтэй асуудалтай байж гал тийм зүйлүүд болоод байдаг. Энд чинь сэтгэл зүйн гэмтэл шүү дээ. Танаа амьдрал дээр бас хараараа зөндөөл идэг. Тэгэхээр тийм хүмүүс ганцаарчлсан сургалтаас авч байгаа. Тэгээд гэр бүлийн хувьд асуудалтай байсан дүүнэрээ гэр бүл зохиохоос өмнө сэтгэл зүйн засаад яг өөрийн темпераментид тохирсон тийм сайн ханиучлалтай ухраасаа гэж маш хүсэж байгаа. За дараагийн нэг сургалт нь болохоор бизнес эрхлэхэд одоо ямар бизнес эрхлэхээ мэдгүй, яг өөрийнхөө дотоод нөөц бололцоог мэдгүй. За тэр бизнес сайн мөнгө олж байгааг инлээ хошуураад идэг тий. Одоо тэр тим юм зархаалцтай нэрээ. Тэгэл тэрийн дураагаа ээжгээ дампуурчдаг. Эсвэл ингээл яг юу хийхээ мэдэхгүй. Эсвэл ингээд зээл аваад бүх зүйлийг эмоцоор шийдчихсэн. Өстө энэ мөнгө зээл аваад эхэлсэн юм чи одоо өстө 20-30 сая хүнээс зээлцсэн. Одоо ингээд бизнес эхлээс өстө жиг мөнгөтэй болоод ингээд амьдралыг үзүүлээд өгнө гэсэн чинь болоо
болдгоо нэг л болдгоо. Яг хаанаас яаж асуудал хаанааг мэдгүй гацсан. Тэм хүмүүс зориулсан бас ганцаарчлан сургалтыг авч эхэлж байгаа. Тэгээ ийм 3 төрлийн сургалт байгаа. Эхнийх нь болохоор дотоод нөөц бололцоо, хувийн брэнд үүсгэхээс гадна тэнд ингээд бизнес эрхлэгчийн сэтгэл зүйтэй нөлөө ажиллах тийм сургалт гэсэн. Сэтгэлгээтэй майндсеттэй бас ажиллана. Би ядуу сэтгэлгээг хаанаас олж харах уу? Миний сэтгэл зүйн онцлог ямар юм? Би аль салбарын хүн юм гэдгийг мэдэж авах сургалт. Тэнд ийм 3 сургалтаар үйл ажиллагаа явуулж байгаа шүү. Тэгээд төлбөрийн хувьд тэр ихний сургалт нь майндсет сэтгэлгээ талтай сургалт маань 288 сая төгрөгөөр зарлагдсан байгаа. Тэгээд энэ мэдлэгийг би өөрөө олж авахын тулд бараг 5 сая гаруй төгрөг зарцуулж ийж өдрийн 8 цагийг зарцуулж ийж олж авсан мэдлэг. Тэр мэдлэгээ би зүгээр энэ сургалт маань эхэлж байгаа учраас ийм үнээр явагдаж байгаа. Дараа нь мэдээж үн цэнүүс явна. Яг гэвэл би дахин сургалтууд аваад явж байгаа. Зогсолтгүй тасралтгүй суралцж байгаа. Тэгжиж би өөрийнхөө үн цэнийг бүтэн штэ. Тэрнээс нэг сургалт авчаал ханчлаа гэд дуусвал энэ хөгжил зогсох учраас тэр та нар маань ч бас ингэ тасралтгүй суралцаарай. За дараагийн ганцаарчлсан сургалт болохоор тэр трауматай сэтгэл зүйн гэмтэлтэй тийм хүмүүс багадаа тэр октод энэ үү эсвэл гэр бүлтэй харилцааны асуудалтай тийм хүмүүс зориулсан сургалт. Энэ сургалт маань 388 сая зарлагдаж байгаа. Ганцаарчлсан гэхэд бол хамаагүй хямдхан. Ганцаарч ажиллах гэсэн тэр хүнтэй бүтэн сар ингэж сэтгэл зүйтэй ажиллах гэсэн үг шүү дээ. Ажиллаж ингэж өөрчлөлтүүдийг ингээ хамт хуваалцаад явна. Мэдээж маш их цаг зарцуулна. Тийм сургалтууд явагдаж байгаа. Нөгөөх нь бизнесийн сургалт нь бизнес сэтгэлгээ болоод энэ хоёрыг хавсарсан сургалт. Сэтгэл зүйн нэг бизнесийн бас талаас нь хувийн бизнесээ эхэлсэн. Гэхдээ сэтгэл зүйн хувьд гацалттай болцсон. Яг бизнес эрхлэгчийн сэтгэл зүй суугаагүй. Нэг өдөр нэг хүн юм хөдөлж авахгүйгээр сэтгэл зүгээр унаад эсвэл ингээд нэг шин зүйл эхлэхээр халгаад идэг айцтай. Шийдвэр гаргахдаа маш удаан. Бусдын үгээр шийдвэр гаргацдаг. Чи яг тэгдэ гэж бусад хүмүүс хэлэхэд л шийдвэр гаргацдаг. Нэг найз нь чамд яг зохиндоо гэхээр нэг авчдаг тий. Тийм өөрөнгө гэсэн шийдвэр байхгүй. Тийм хүмүүст зориулсан. Дээрэс нь ингээд гацалттай байгаа тийм хүмүүст зориулсан сургалтууд байгаа. Тэгээд ганцаарчлсан ментор үйлчлэгээ өгж байгаа. Тэгээд ганцаарчлсан ментор үйлчлэгээ маань өгөөд эхнээс үр дүнгуудээ өгөөд явж байгаа. Тэр нь болохоор аль салбарын хүн байх юм? Сэтгэл зүйн хувьд ямар темпераменттэй ямар салбарт ирээдүйтэй юм гэдгийг хэлэх тийм тэндээ бас гацаад байгаа асуудал нэг хаана хүн өөрийнхөө асуудлыг түрүү хардггүй гэжсэн тий. Миний яг асуудал хаана гэх нэг цагийн хугацаанд миний яг амьдралдаа гараад байгаа асуудал ямар байгаа? Миний ажилдаа гараад байгаа асуудал ямар байгаа? Миний сэтгэл зүйн хэм маяг нь өөрөө би яг ямар хүн юм гэдэг тал дээр ажиллана. Тэгэд ингээд амьдралынхаа талбарыг том зургаар нь харчин гэсэн. Тэгэд яг хаана хий иргэд байгаа тэрийг мэдчих аав. Хичээл лагч чинь дандаа гацаад байгаа тэр газар хаана байгаа гэдгийг онцлох тийм нэг цагийн метр үйлчлэг авч болох үйлчлэгээнүүд байгаа. Тэгээд энэ 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээд хувийн брэнд ингээ бас хөгжүүлж яваа. Тэгээд тэр чиглэл маань бас өөр пэйж хуудасаар явуулж уцаад энэ дээр дандаа би сургалтаа хариуцсан үйл ажиллагаа өөрийн энэ профайл дээр яваад сургалтаа яг цогц гаргаад явж явах хугацаанд би арднаас юм хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ чиглэлээр явахыг хүсэж байгаамаа. Тэгээд ер нь миний гол зорилго бол гэр бүл салтаас болоод охид эмэгтэйчүүд илүү хохирцсон байдаг л та. Тэрний бие дасан тэгээ маш олон эмэгтэйчүүд санхүүгийн хувьд нөхрөөс хараад байдаг. Яг үндэ годомжинд хөгдөж гарч байгаа зөндөө эмэгтэйчүүдийг харсан. Тэтгэмжийн мөнгө нөхрөөс авдаг ч маадгүй ч юм хөөгдсөн. Тэр нөхрийнхөө цалингаар болоод бэжсэн дараа нь ингээд нөхөр нь ингээд амьдралд нь асуудал үүсэж яач ч болно шүү дээ. Тэгж яхад эмэгтэй хүн ингээд өөр гисэн дансгүй, дансандаа мөнгөгүй, өөр гисэн итгэлгүй ингээд тийм эмэгтэйчүүдийг маш олон харсан. Миний өмнөх төвхөд ч байсан. Ойрхон төвхөд зөндөө байгаа. Тэгээ би яг тийм эмэгтэйчүүдэд хүрэхийг хүсэж байгаа. Яг дотор тэр хүсэл мөрөөдөл асаагаад санхүүгийн хувьд нэг бие даацсан, сэтгэл зүйн хувьд нэг хинээс гоохгүй хамааралгүй бие даацсан. Хүүхдүүдтэй өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг халдаахгүйгээр өөрийнхөө сэтгэл зүйг удирдахдаг тийм ээжүүдийг бий болгомоор байгаа байхгүй. Тэг миний яг цаад чин зорилго бол тийм чин хүсэл бол
ээж оюунлаг, ээж ухаалаг, ээж сэтгэл зүгөө удирддаг байж тэр гэр бүл цаашаа явна шүү дээ. Нөхрөө алсын хараатай бүр том зориг мөрөөдөлтөд хүрэхийг эхнэр хүн шийдэн шүү дээ. Эхнэр хүн шийднэ. Нөхөртөө бид нар сэтгэл зүйч болно, коуч болно. Хол явъя гэвэл сайн эхнэрт одоо фэйсбүүкийг үнэлэх чи эхнэр ямар их үүрэг ролд оролцсныг мэдэн тий. Зүгээр бидний амьдрал дээр ч тий ухаалаг эхнэртэй хүн бас хол явсан байдаг шүү дээ. Тэгэхээр бидэрт бүх юмны гаргалгаа нь байгаа. Тэгэхээр би бие дас эмхтэй болно гэхээр түрүүний хэлсэн шиг нөхөртөөгөө өрсөлдөөд нэг хүчрхэг байна гэдэг эмхтэйлэг шинж чанараа хаяад би чамаас ухаантай гэдэг тийм эмхтэйчүүд гарахыг хүсээгүй. Харин ч нөхрөө дэмжингээ өөрөө ажил амьдрал дээр манлайлдаг тийм эмхтэйчүүдийг төрүүлэх хүсэж байгаа байхгүй юу? Ойлголцдог. Нөхөртөг ойлголцдог. Нөхрөө ингэж дээшлэхтэн тусалдаг. Үр хүүхдүүдтэй сэтгэл зүйн хувьд хамааралтай биш. Үр хүүхдүүдтэй сайн ээжийн синдромоор хамааралтай тийм ээжүүд зөндөө байдаг. Хин нэг нь хүүхд орхио авчихаар санаа зовоол. Хүүхдээ сэтгэл зүйн хамааралтай. Тэд өөрийгөө муу ээж гэж байнга зэмлдэг. Тэр дотоод сөрөг дуу хоолойг дугаа олгочвол уул нь бүх зүйл ингэ сайхан болчих godох байхгүй. Бүх зүйл өөрийгөө шөмжлөхөөр болчих юм чинь. Өөртөө ихтэй болж эхэлж байгаа юм чинь. Өөртөө ихтэй болно гэхээр заавал нэг гоё эмэгтэй болохоор өөртөө ихтэй болохгүй л дээ. Гоё хувц өмсөөл, гоё ингээ алхаад өөртөө ихтэйгээр одоо нөхөртөө би чамтай чамгүй болно гэдэг бол өөртөө ихтгэл биш. Өөртөө ихтгэл гэдэг бол тайван сууж чадчих юм да. Та нөхрөө тайван байлгаж чадчих юм уу? Өөр хүүхд чинь тайван байгаа юм уу? Энэ ч л өөртөө ихтгэлжлээ юм дээ. Тэгэхээр бид нар жоохон алсуур нэг хийсвэрийн бодоо яваад идэв юм шиг санагдтыг. Өөртөө ихтэй байдал гэхээр нөхрөө би чамайг гоохгүй гэдээ айлгсан амьдралаар ч юм уу эсвэл хитрхи ингэ санхүүгийн хувьд ингэ хүчрхэг болчоор эмэгтэн заримдаа тийм сөрөг хандлага гарах гэдэг талд байдаг. Гэхдээ эсрэгээр яагаад байж болохгүй гэж бид. Хүүхдүүдийнхээ сэтгэл зүйгээ удирддаг байдлыг бид нар хүссэн үсэг ухамсаргүйгээр ээжийг хараад хүүхэд сэтгэл хөдлөлөө удирдах сурна штеп. Ээжийг харж сур. Та цойлогс гэдэг ном уншижсэн бах тий. Цойлогс дээр еврей ээж нар яаж хөндлөж байгаа талаар гардаг штеп. Еврей ээж нар хүүхдээ яаж бие даалгаж байна. Тэр Франц ээж нарын хүүхдтэй яаж хүмүүжүүлж байна. Бас Орос сэтгэл зүйчтэй Орос ээжүүд яаж хүмүүжүүлдэг юм. Орон орны ээжүүдийн бас онцлог байна. Бас Монгол ээжийн ч онцлог бас байгаа штеп. Тэгэхээр хатан ухаантай Монгол ээжүүд гэж өргөмжлөөл байдаг. Тэгвэл яг тэр хатан ухаан ч юм уу би яг тэр хатан ухаан гэдэг үгнээ дуртай биш л дээ. Гэхдээ яг та өөрийнхөө зориг мөрөөдлөөс явж байгаа өөрийн гэсэн ертөнцтэй нөхрөө дэмжиж чаддаг эмэгтэй л болчих болоо юм шүү тий. Нөхөртөөгөө өрсөлдөх хандлагатай, нөхөртөөгөө нэг ч үг ярилцдаггүй 2 жил, 20 жил ингэ болцсон, 8 жил, 10 жил болцсон эмэгтэйчүүд маш олон байна л да. Гэтэ би нэг асуулт асуумаар санагддаг юм. Та нөхөртөөгөө уулзраа олоогүй бол яаж тийм том манлайлагч эмэгтэй болох юм бэ? Нөө гэрээ засаа төрөө зас гэдэг шиг. Нөхөртөөгөө уулзраа олоогүй нийгэмдээ манлайлдаг эмэгтэйчүүд зөндөө байдаг шүү дээ. Би яг эмэгтэй хүний манлайлал хаанаас эхлэх вэ гэвэл гэрээс л эхэлнэ. Нөхөртөөгөө нөхрийнхөө сэтгэл зүг ойлгоод нөхрөө дэмжиж ингэж яваагүй. Зүгээр дансандах 15 сая 20 сая төгрөг болдог эмэгтэй зөндөө л байна л да. Тэрийг яг хүчрхэг эмэгтэй гэж хэлэх үү? Эсвэл нөгөө нэг хүний учрыг олоод сэтгэл зүйн байдал нь очоод дэмжиж коуч хийсэн хүн бол нэжгээд хамт олныг бүр манлайлах чадвар суу штэ. Тийм би тэр талаас нь сургалтаа орохыг зорж байгаа. Тэгээд маш олон гоё сэтгэлдлүүд ирж байна. Сургалтын маань сонирхож хүмүүс холбогдож байна. Эхнээсээ сургалтууд маань эхэлсэн явж байна. Зарим нь нэгтгэхээс эхлэх гэж байна. Тэгээд 25-нд бас нэг ангийн сургалт маань эхлэх гэж байна. Танхим онлайн хослоноор явна. Танхимаар баталгаажуулах тэр тестүүд болоод тулж ажиллах зүйлүүдэд явдаг. Онлайнаар явлаа гэд би видео оруулаад орхихгүй. Зүүмээр яг харилцан яриатаагаар явдаг. Харилцаж ярьж ижил тэр хүний доторхыг гаргаж ирнэ шүү дээ. Тэг дандаа үйлдэл дээр суйлна. Үйлдэл дээр зарим сургалтад гоё урам зориг өгöd болчдөг байхгүй юу? Зарим номчдыг гоё инспирэшн өгөл гоё ингээл урам зориг тухайн үедээ гоё ингээл асаал амар гоё нэр кул юмхт болсон юм санагдаад. Дараа нь тэр гал нь унтарч харьууж аахгүй.
Юу ч үлдээв. Танд юу үлдсэн? Та нар 30 мянга 20 мянгаар урам зориг өгөх ном уншаад нэг өдөр л за нэг сар л нэр урам зоригтой явал тэгэд унчих юм бол тэрний үр дүн яг юу юм? Нэг сургалтанд явал нэг идэвхтэй нэг 2 3 сар явжсна хайчуулаас таны үр дүн яг юу юм? 200 300 мянгаар төлөөл 500 мянгаар төлөөл сурдсан шүү дээ. Тэгээ үр дүнгийн гарахын чухал эцэст ер нь үр дүн цаашдаа таны урам зоригийг удирдлах нь танд байх хэрэгтэй байхгүй юу? Тэр танд зааж байгаа багш биш, таны нөхөр биш, таны хүүхэд биш. Танд урам зориг сэтгэл зүйн хатыг чинь бий болгодог хүн та байхгүй юу? Тэгсэн чинь бид нар урам зориг гаднаас айдсан шүү дээ. Нэг гоо урам зоригтой кино хайгаал, эсвэл нэг урам зоригтой ном хайгаал. Тэр урам зориг хөөх зүйлүүд нь байхгүй болохоор хар тамхинаас гарсан юм шиг. Буцаал ямар ч амьдрал утга алга. Нөхөр уурлаа явж гол нөхөртөө хэрэлж бол уурлал. Энэ амьдралын аваа явсан юм шиг болцсон. Гүү таны урам зориг удирдлага танд байгаа. Зарим эмэгтэйчүүд ингэдэг. Над руу холбогддог хүмүүс бас ингэж ярьдаг. Нөхрөөсөө салаад би ямар ч өөртөө итгэлгүй болсон. Миний амьдрал ямар ч утгагүй болсон. Би өмнөх амьдралаа алдсан учраас ямар ч өөртөө итгэлгүй. Одоо яах юм тэгээд? Гүү тэр аз жаргалгүй байх сонголтыг тэр эмэгтэй өөрөө хийж байгаа хгүй. Тэр нөхөр яваад өгсөн тэр нөхрийн л асуудал хгүй. Тэгээ зүгээр тэр шалтгаан ард нугадаад ш. Зөндөөл эмэгтэйчүүд нөхөртөө аягдаад нөхөртөө ингээд зөндөөл кейсүүд бийдэж штэ. Өмнөх амьдралдаа алдсан. Тэгээ бүр ингээд тэр сэтгэл готрлынхаа ёроолд өөрийгөө оруулж байгаа. Өөрийгөө унгааж байгаа үнэнч та, өөрийгөө босгож байгаа үнэнч та. Тэг би иви гэж хэлэхгүй л дээ. Иви та сэтгэлээр унчааяа гэж. Тийм арга бол хинч тус болохгүй шүү дээ. Бид тэрийг ивэлж хөөх хэлж хинч чадна шүү дээ. Игч дээр очиод үлэхэд, ээж дээр очиод үлэхэд ивэлж л таар шүү дээ. Заримдаа бидэнд хатуу хэрэгтэй. Босгоход. Тийм техникч хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар нэг 5 тухтай бүстэй орчоол 50 суугаад идсэн шүү дээ. 50 яг яах гэдэг юм мэддэхгүй. Хин нэг хүчтэй орж ирээ босгоно, хин нэг хүчтэй сургалт гарч ирж намайг босгоно, хин нэг мөнгө орж ирээд босгоно, хин нэг мөрөөдөл биелэхээр босно, хин нэг амжилтанд хүрэхээр босно. Хизээ энэ төр чинь. Одоо бийж болно ш, жижигхэн юм дээрээ урам аваад болж болно ш. Жишээ нь энэ дэвтэр дээр би өнөөдөр нэг дасгал хийхдээ тэндээс нэг юм наад гарчлаа гэд урам жижигхэн зүйлээс урам авч болно ш. Энд чинь миний амжилт ахгүй юу? Заавал би олимпийн авраг болоог байна. Заавал би дэлхийн авраг болоог байна. Заавал би тэр бомтой эмэгтэй болоог байна. Гэхдээ би тэр хүртлийн аз жаргалтай хүчрхийг эмэгтэй болно гэд нөхцөл тавиад ивэл хизээ аз жаргалтай болох юм. Тэр хүртэл 5 жил хэлээ хэд би 5 жил өөртөө сэтгэл дундуур амьдрах юм уу дутуугийн комплекстэй. Гүш. Тэгэл нэг хүүхд гаргаал хөхн унжаад ирэхээр өөртөө итгэлгүй эмэгтэй болчлоо гэд нэг шалтгаан тавинаас. Тэгэл гүүштэй. Тэгэхээр тэр хөхөө гоё болгох юм бол өөртөө итгэлтэй болно гэж очиж силикон шавуулал. Өөртөө итгэл чинь гаднаас биш дотроос ундрах хэрэгтэй шүү дээ. Өөртөө итгэлтэй царай муутай эмэгтэйчүүд дэлхийн одоо зөндөө идэг шүү дээ. Опера царайлаг юм уу? Гүү. Яг энэ дотор байгаа зүйлэрэл хүн болгон гадагшаа гарч байгаа шүү дээ. Танд л ганцхан танд байгаа энэ үн цэнтэй зүйлэрэл та гарч ирнэ шүү дээ. Энэ хороо дээр одоо би тэр Genius-ийн тест өгж байгаа байхгүй юу? Тэр сэтгэл зүйн тест. Тэн дээр ингээ хувьчлаа гараад ирж байгаа байхгүй юу? Одоо 4 үйлрлийн энерги нь 100-ных тэдэвтэй, хаврын тэдэвтэй, дайнамо энергитэй байна гэл ингээ гараад ирж байгаа. Тэр хувь нь хааш давтагдахгүй энэ хороо дээр хинч давтагдахгүй тийм хувьтай. Тань ч тийм хувь байгаа. Нөл хүмүүс гадуур diamond гээл таны дотоод нөөж боломж гээл нэг ид шид юм гарч ирэх юм шиг яриад идэгин. Тэгсэн зүгээр таны яг хамгийн сайн чаддаг зүйл байхгүй юу? Хамгийн сайн чаддаг зүйл. Магадгүй таны хүн болгон дургуцдаг тэр шинж чанар чинь таны хамгийн сайн шинж чанар. Чи ямар далжгаар юм бэ гэж шинж чанар чинь таны хамгийн сайн шинж чанар гэж болно. Чи ямар чалчаа юм бэ? Намайг одоо хүн болгол ямар чалчаа юм бэ? Нэг ярахаараа дуусахгүй юм гэл тэгдэг шин. Гэтэл би энэ миний чалчаа чадвар маань өөр газар хэрэгтэй шүү дээ. Ментор, лектор. Бусад хүн зөвлөгөө өгөхөд зүгээр хаана ямар цагт юу ярихтаа л шалтгаан байгаа болохоос шүү. Үг гэдэг зэвсэг чинь хүн болгонд л хэрэгтэй шүү. Тэгвэл танд юу байгаа? Танд яг ямар чадвар байгаа? Ямар өгөгдөл байгаа юм те? Та яг аль салбарт тохирох юм? Төлөх хугацаа болоод мөнгө төгрөг бүх зүйлээ хэмнэн шүү дээ.
Тэгвэл тэгээд би өөрийгөө олно гээл яваад идэв. Өөр алга болсон хаанч байгаа тэр хүн. Уул нь өөрөө байгаа. Тэгтээ зүгээр ээж аав, нийгэм, сургууль тийм болохгүй болно гэсэн хайрцагт орол бид нар өөрсдөө ингээд хязгаарлалцсан л байгаа байхгүй. Өөрийгөө танихаач болсон байгаа байхгүй. Өөрөө юу чаддгаач мэдгээ болцсон. Кинон дэр үзэл хүмүүсийн гоё агаад бишрээл, гоё эмэгтэйчүүдийг харж биширсээр агаад өөрийнхөө гоёыг халж хахаач үтсэн өөрийнхөө харахаар өөнүүд нь харагдаад ихэдэн сэвх батга эвдэрсэн бие л харагдаад идэг. Яг гоё сайхан дээрээс төвлөрч чадхаа байцсан. Тэгээ тэрийг яг ингээ ухааж малтаад ингээ яг доторх тэр өөрийн чаддаг зүйлээ гаргаад ирчүүл маш амархан болох юм байл л дээ. Тэр энэ арга техникүүд нь байд юм байна. Чи миний гаргасан зохиоцсон техник юусоо биш. Тэр дэлхийн техникүүд нь байд юм байна. Тестүүд нь бас байна. Тэн дээр таны бүр ямар хүн болох ингээ бүр гаргаад ирд юм бэ. Энэ харууд ирэх ямар хүмүүстэй адилхан шин чанартай гэж гаргаад ирнэ. Ямар салбар даваад талтай. Зөхгүй салбараа хүчээр өөртөө тулахгүй л дээ бид нар тий. Тэрийг олчвол амар. Тэгвэл амархан болчих юм л да. Тэгэд өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байгаа. Өөрийгөө хөгжүүлэхийг ч гэжтэй яг өөрийн дотоод нөөц болцоогоо гаргаж ирэхийг хүсэж байгаа. Дээрэс нь өөрийн салбараа хаана байгааг мэдэх гэж байгаа. Дээрэс нь хий иргэд байгаа шалтгаан. Хичээгээд л хат дандаа хий иргэд байгаа шалтгаан чи хаана байгаа. Сэтгэл зүйн байдлын сул дорой байдал хаана байгаа. Өөрсдөө зүхтаад нуугдаад идэг. Дандаа нуугдаад идэг тий. Өөрсдөө зүхтаад нэг бол амттай амжих хэл, нэг бол найзуудгаа пив ууж чалчаал, нэг бол найзаагаа тэрж уйлал. Дайгаа тэр яг үндсэн өөртөө нуур тулах шалтгаан чи хаана байгаа. Тэрийг хайж болно. Хүмүүс тэрнээс зүхтаад идэг байхгүй. Зүхтаад нэг тамхи татж үзэн, дараа нь архиуж үзэн гэл сөрөг зүлрүү яваал. Эсвэл нэг найзтайгаа уйлал сэтгэл онгоочлоо гэд. Гэтэл тэр асуудал буцаал үлдсэн мэт ш. Дахиад хэдэн сарын дараа дахиад найз дээр уйлаад очиосгүй ш. Гэтэ найзтайгаа яриа шийдэгдэх үсмөлийн асуудал шийдэгдэж ш. Насаараа найз дээр уйлаа явж байгаа ч эмэгтэй байгаа ш. Гэтэл яг өөртөө нүүр тулахад тийм амар зүйл бол биш аахгүй. Бид нар зүгээр нэг ийм жижиг ийм том болтол найсраагаад маш том болгочоод тэр нь бүр амьдралыг сүрүүлэх шалтгаан юм шиг санагдаад байгаа байхгүй. Үрийг хүртэл гэсэн мэт ч тийм жижигхэн үрийг томруулж явсараагаад бүр 100 сая болгоцсон. Анх ямар өмнөөс гэлсэн гэхээр 5 сая eur тавьсан юм аа. Тэгэхээр дараа нь ингээд нөхөд зээлээд явуулсан чинь нэг мэтэл 100 сая болчих. Тэгэхээр аймаа орлох хэцүү. Энэ сургалтанд бас тийм хүмүүс ордог. Ийм үр тавиад уул нь би тэр үедээ амархан мөнгө олчихно гэж бодсон юм аа. Тэгээ тэндээс аваад тэгчин гэж бодож исэн чи тэгээд сая боцноор болоогүй. Тэгээ одоо ийм үртэй. Тэгэд өрөөл бодоод юусаа гарцаач бодоогүй. Одоо энэ өрнөөс яаж гарах вэ? Үгүй мөнгө олохоор нэг ажил гэдэг суугаас өөр мөнгө бодгоо байцсан. Бусад зүйлийг хаацсан, боломжийг харахаа байцсан. Тэг чи бусад боломж нь зөндөө байгаа байхгүй юу? Дэлхийд даяар дур орой мэнд боломж байгаа. Дэлхий гэхээр нэг хол яриад байгаа юм санагдаж байгаа. Тэгвэл Монголоор дөрвөн боломж байгаа байхгүй. Хүн өөрөө боломжоо харах, өөртөө итгэхээс л бүх юм шалтгаалаад байгаа чи. Биш тэ бас тийм л би яг цалинтай эжэнтэй хав 50,000 гараад өөргөө төсөлчихсөн. Би ажилд ортлоо, ажилдаа буцаад ортлоо 50,000 төгрөгөөр л хайх юм байна. Тэг бусдын нөхрөөс гуйгаа зохицуулчих юм байна. Тэгсэн чинь тэр нь над таалагдаагүй. Цалинтай эжэн 50,000 чинь яг үндэ хүүхдийн памперсны мөнгө чүүжэл хүрдэг шүү дээ. Хөрөхгүй дээ ямар тий. Би орлогоо нэмэгдүүлэх боломж хайсан. 3 цуг гарч ирсэн. Тааш нэг орлогын жишээ хэлэхэд би ном унших дуртай. Тэг ингээд уншсан ном ингээ хүмүүс танилцуулдаг байсан. Тэгсэн чинь хүмүүс надаас ном авахыг хүсэж чат бичдэг болсон. Би зүгээр мөнгө олохын төлөө биш зүгээр тэр би номоо уншаад хүмүүс танилцуулдаг байсан байхгүй юу? Бас нэг хүн төрсэн бас мэдээд авчаасай. Миний ярьсан зүйл бас тэр ном би яриаггүй. Энэ дэлхийн хүмүүс ярьчаад ах чи яагаад энийг мэдчих болдгоо жишээ. Энэ Сэтг Баяж гэдэг энэ номын талаар би ярьж ирсэн. Энд бол 300 гаруй санхүүгийн амжилтанд Америкийн төвийг бүтээсэн хүмүүсийн талаар гардаг. Энэ Сэтг Баяж номон дээр гардаг юм билээ гэд ярьж ирсэн. Тэгээд надаас хүмүүс авъя наа ном чи ямар юм гэд ном уншихтаа хамгийн чанартай хамгийн хүнд үлдчихмээр ном нь уншихгүй бол хүн тэрэг болохгүй номноо зөндөө гаш 100 номны 80 90 тийм баг шүү дээ. Тэгээд тэрний талаар яриад бэжсэн чинь хүмүүс надаас ном зарддаг юм уу гэж асуужсэн. Тэгээ би ном зардаггүй байсан. Ном зардаггүй. Тэгээд би бодохгүй би урд нь гээд номын дэлгүүрт бол ингээ мөрөөдөр бичсэн. Яг нөгөө мөрөглөө самбар дээр бичсэн байсан. Тэгээд дараа нь ингээд номын дэлгүүрүүд рүү ярьж үзлээ л дээ. Одоо ном хэвлдэг газрууд руу.
хэвлүүд намайг тоох нь үгүй юу? Тоосон тоогоог нь хамаагүй би тэндээс ном авч борлуулад ингээд бас орлогын нэг хүүсвэр болж болох юм байна. Тэгээ дээрс нь тэр чинь миний хөдөлмөр шүү дээ. Унсан номоо хүнд танилцуулна гэдэг чинь миний хөдөлмөр гэж бодоод асуусан чинь эхний газраас бол татгалзан санал ирсэн. Тань шиг жижигхэн хүнтэй харьцахгүй манайх юм том дэлгүүртэй харьцд юм а гэж тайлбарласан. Тэгээ би тэрэнд нь сэтгэлээр унаагүй шүү дээ. Яах юм. Тэгээд угаасаа л том дэлгүүртэй харьцдаг тийм энэний редактор нь лөө аль номны Баян ав ядуу авын редактор надад тийм хариулсан. Тийм жижиг хүнтэй нэг хүнтэй бол манайх харьцаж ажилтгүй гэж хариулсан. 99.1 дугаар хэлсэн лөө. Тэгээд дараа нь би хэвлэлийн газрууд руу ярьсан. Гандан бурахгүй. Тэгсэн чинь надад хариулсан. Болно гэдэг хариулсан шүү дээ. Тэгэхээр бид нар бас яагаад тийм боломж иж болохгүй. Та хэн нэгэнд мөнгө өгөхгүй. Мөнгө авахынсан хиндээс нэг юм аваад нэг хитэн төгрөг салгачихсан гэдэг байдлаар ямиг эхлэхгүйгээр би хүнд ингээд юу өгвэ гэж харах юм бол тэр чинь тэгээд үнцийг нөгөө дараа нь ингээд орлого олох боломж болчдөг юм байл шүү дээ. Мөнгө лектор бас тэгжилсэн юм байл шүү дээ. Мөнгө лектор кофе шоп очиод зүгээр үнгүүл лекц уншдаг юм байл шүү дээ. Дараа нь тэр нь төлбөртэй болсон. Яг үл тэр чинь бүр хэрэгтэй үнцийн лекцүүд хүргэжсэн юм чинь хүний амьдралд. Эхлээд юу өгөх вэ гэж бодсон юмнууд л үнцийн хүрээд байгаа. Тэрнээс эхлээд тэдэнд төгрөг салгачихсан эдэм мөнгө авчихсан гэдэг сэтлэр явж байгаа юм бол хол явахгүй шүү дээ. Өчтөр хүртэл би нэг бизнесийн жишээ ярьсан тий. Нүрний тос тэдэнд төгрөгөөр дахин угаажгаад юм зарчихсан гэдэг тийм бизнес бол угаасаа дампуурна гэдэг. Тийм жишээ зөндөл байгаа шүү дээ. Нэг амар гоё маркетингийн хуудас амар гоё хайрцагтай ингэ эхэлсэн бизнесээ зөндөл дампуурдаг шүү дээ. Тийм бид нар завгүй гэж мартчих та зөндөө зүйлөө ярихчихэд шүү. Гэхдээ зөндөө завтай байдаг. Би нэг банкны захирлын подкастыг дээр үз сонсож байгаад би завгүй гэж хэлхээс ичдэг гэсэн юм. Тэр хүн ихэд бараг 3 төрлийн ажил хийдэг. Хажуугаар нь бизнес хийдэг тийм хүмүүс. Тэр хүн завгүй гэж хэлхээс ичдэг гэж байгаа юм. Бидэнд яаж иж зав гардаг шүү. 0 сууж байхдаа ном уншиж олно үстэй. 0 сууж байхдаа бид нар 2 удаа ном гаргаж дуусна шүү. 0 сууж байхдаа бид нар уцаа ухаж хитэн хэрэг тэргүй хүний амьдрал шүүл суудаг үлээ дээ. Үнэн шүү дээ. 0-д орохдоо уцахгүй л бол баг зуршил болцсон. Энд нэг эд эрэхтэн хитэн ингээл уцсан явж идэв шүү дээ. Таанч усан тэгэл ингээл зуршил болцсон. Өглөөс сэрээд уцаа хайж мэдсэн. Нөгөө уц маань яач вэ? Доп өгөх гэдэг юм уу? Тэр нь зүгээр яг өөрөөсөө зугтаж байгаа бас нэг хэлбэр маань аахгүй. Бид нар дандаа өөрөөсөө зугтдаг. Ямар нэг сатаар хэрэгслэхгүйгээр та ганцаараа байгаад үзэрэй. Зурагдахгүй, хөнгүү, утасгүй, бүр номгүй байгаад үз. Тэгээ та өөрөө бодлыг сонсоод үз. Тэрнээс заримдаа зугтах гэж магадгүй. Угаасаа хүний хандлага гэхгүй. Хүний тархины онцлог. Гэхдээ энэ сэтгэл зүйн байдалтайгаа нүүр тулж ижил бид нар өөрийгөө олно гэдэг процесс маань тэнд л болно шүү дээ. Бид нар яагаад зугтдаг гэж ганцаараа байхаас ганцаар талаас маш их айдаг гэж тэр сөрөг дуу хоолойноос айдаг байхгүй. Тэгэд өөрийгөө ураад нэг найзтайгаа очиод энэ дэлхийн ховыг базаад ирж байхдаа бид нар тайвширдаг байхгүй. Нөгөө сөрөг дуу хоолой чинь хандаа чи маа шүү, хандаа чи чадахгүй шүү, хандаа чи тэглээ шүү, хандаа инглиш шүү гэл муулаад байна өөрийг маань. Чи царай модоо чи зүгээр сууж, чи арчаагүй шүү, чи орлохгүй шүү гэл. Тэгэд энэ сөрөг дуу хоолойноос залхаа заримдаа гаж пивдаал, заримдаа найз нартайгаа уулзаал, заримдаа хин нэгнтэй уцаар яриад, заримдаа ихэнхдээ фэйсбүүк ухаал зугтдаг. Гэтэл бид нар эндээс хэдэн жил зугтаж болно бол. Тэгээ дараа нь энэ хэрэгслүүд нь гүнзгийсэл л авал. Тэгэл орлого нэг цалингийн их үсэртэй нэг еврей харал шиг цалингаараа нэг насаар амьдр гэдэг шиг л амьдарч байгаа байхгүй. Тэгвэл орлогоо бүтээж байгаа зөндөө хүмүүс байдаг юм шүү дээ Монголд. Ээжүүд ялангуяа өөр орлогоо бүтээж байгаа. 13 настай хүн торт хийж ингээл яриалсан тий. Өөр орлогыг бүтээж гин. Осон мөнгө үнцэнтэй байхад зарцуулж гин. Та энийгээ ухвал дотроос нь зөндөө гарч ирэх боломж хатчихна. Өөрийгөө хориод байгаа хүн та эмэгтэйчүүд нөхөр намайг хорж ийн гэж их андуурдаг. Гэтэл нөхөр нь өөрөө таны энэ майндыг бол хордгоо. Таны сэтгэл зүйг бас хордгоо. Зүгээр л эмэгтэйчүүд нөхрөөсөө сэтгэл зүй хамааралтай болцсноо анзаардаг байхгүй. Нөхөр тийм бол минийх тийм. Нөхөр үгүй бол нөхөр үгүй. Нөхөр таалагдахгүй бол боли. Өөрийнх нь үзэл бодол, өөрийнх нь ертөнц хайцдаг. Яс нэг эмэгтэй харж ирсэн. Урт үстэй. Амар гоё үзэсгэлэнтэй гэж. Өөр өсөд тарихыг хүсдэг. Гэтэ нөхөр таалагдахгүй учраас үсээ тарихгүй.
Нэггүй тэгээд яг ингээд нөхөртөө таалагдаад нөхөртөө яжсэн чинь за би муухай ярьж иж магадгүй. Хитрхи хүн сэтгэл зүйн орон зайд нэг хүнийг ороосны дараа тэр хүн амьдралаас нь явчвал яах вэ? Тэр хүн амьдралаас нь явчвал сэтгэл зүйн хувьд шууд унана. Тэгэд маш олон эмэгтэйчүүд өмнөх амьдрал алдсан учраас одоо би ярьчаагүй амьдарч байгаа гэж уйлж ярьдаг. Тэр шалтгаанаа арнуудаж амьдардаг. Гэтэл гэр бүл сасан ч гэсэн аятайхан амьдраад санхугаас зохицуулаад дараа нь бүр гоё гэр бүлтэй болсон эмэгтэйчүүд байгаа. Зүгээр сөрөг ихтгэл үнэмшлээсээ болоод дахиж хүнтэй гэрлээгүй, дахиж хүүхэд гаргахгүй хаширсан, дахиад ингэсэн гэдэг сөрөг ихтгэл үнэмшлэлтэд итгэцэн байдаг. Тэгээ тэрнгээрээ өөрийгөө тайвшруулад идэг. Тэгээ хүүхдтэй сэтгэл зүйн хамгаалалт болсон. Хүүхдтэйгээ хоёулахны амьдардаг. Тэгээ хүүхд нь ингээд ганцаардлаа хүүхдтэй гаргаад идэг. Хүүхдээ байнга хянах гэж оролддог. Гарахаар нь уурлаад, орхоор нь уурлаад, хүүхдтэй уурлаад. Дараа нөгөө хүүхд нь том болоод хүнтэй суух гэхээр ээж нь уурладаг. Тийм хадам ээжүүд маш их байгаа. Бэрдээ дургу хүүхдийг аваа явуулсан юм шиг мэдрэмжтэй. Миний хөө гэж байнга цаар яриад. Сэтгэл зүйн хамааралтай. Тэг бэрэн чадж жаргалтай ш, хүн чадж жаргалтай ш. Хүүхэд нь 2 багт сэтгэл зүйн ээжээсээ бас хамааралтай. Мами бой. Ээж хүү. Тэг амьдралын шийдвэр гаргахтаа өөрөө гарахгүй ээжтэй л ярьж идэг. Ээж нь тийм болгоц юм чи хитрхи хайрлаад, хитрхи сэтгэл зүйн хамааралтай. Ээж нь одоо хүүхэд нь амьдралаас нь явхад ээж нь ганцаараа үлдэн штэ. Өөр хүүхэд бидэнтэй насаараа байхгүй. Ээж нь ганцаараа гэртээ үлдэж байгаа байхгүй. Тэг ганцаараа байж хүүхэд рүүгээ л ирээд хоол юм бэлтэн, өмдийн бэлтэн. Миний бэр наад өмдийн угааж өгч гин үү, эндүүдж гин үү, яаж нээж гин. Арчаатай бирүү, арчаагүй бирүү. Тэгэд өөр хүнд итгэж чадгаацсан тэр ээж сэтгэл зүй тийм болсон. Хүүхдээс хит хамааралтай болсон учраас тэр бэрд итгэж чадахгүй шүү дээ. Миний хүүхдийг яач ч үлээ. Тэгэд энэ ээжийн хувьд өөрийн амьдрал зориг мөрөөдөл байхгүй бүх зүйлийн хүүхэд болсон. Гэтэл бид нар чи хүүхдэд зориулт төрсөн хүмүүс биш шүү дээ яг үндэ. Бид нар өөрийн зориг мөрөөдөлтэй шүү дээ. Хүүхэд бол бидэнд 18 20 жил хажууд яж хад явна шүү дээ. Тэгээ хань ижлээсээ илүү үр хүүхдийг тавьсан. Гэтэл үр хүүхд явсны дараагаар хань ижилтэйг бид нар үлдэнэ. Тэгсэн чи одоо 8 10 жил яриаггүй хүүхдэл хараад явцсан гэр бүл яах юм? Дараа нь дунд насны ямар болохоор салтан шүү дээ. Тэгэд ихс нар яа гэв 20 жил болсны дараа нэг хүнтэй насаараа хэдэмээ амьдралаа хайраа амьдрал гэд харамсдаг шүү. Тэгэхээр 20 жилийн өмнө үйлдэл хийгээ байхгүй тэр гэж. Нөхрөө ойлгоё, өөрийгөө ойлгоё гэж хичээгээ байхгүй. Зүгээр л гүрийг төвчээд амьдэрсэн байхгүй 20 жил. Нөхөртөө ярихгүй ойлголцохгүй. Зөндөө тэмцшин мэднэ. Энэ хүнд 20 жилийн хүний төвчж амьдралаа. Төвчж амьдрах шаардлага байхгүй шүү дээ. Ярилцаж болох л байсан шүү. Тийм үйлдэл хийгээгүй. Зүгээр дандаа нөхрөө буруутгацсан, өөрийгөө зөвтгцэн. Эсвэл тэгээд сэтгэл зүйн ганцаардлаа хүүхдэрийг нөхцөн, хүүхдийг л ахт болчдөг гэл. Тэг энэ бүгдтэй ажиллах юм. Тэгэхээр миний сургалтанд 50 настай ихч хүртэл ирдэг. 45 настай шинээр амьдралаа эхэлж байгаа ихч. Шинээр ингээд өөрийгөө бий болгохыг зорьсон ихч нар ер нь дандаа надаас ихч хүмүүс байдаг. Дөө надаас дүү одоо нэг хүн ганцаардлсан сургалт авч байгаа. Бусд нь ер нь тэгээд нас л тоохгүй юу? Өөр яг шинэ зориг мөрөөдлийн араас яваад орлогоо нэмэгдүүлэхэд нас бол тоо шүү. Тийм хүмүүс байдаг. Тэгээд ингээд эхнээсээ салоноо байгуулад, эхнээсээ ингээд сургалтуудаа зарлаад бэлдээд явж байна. Өөрийнхөө үнцнийг бүтээгээд, өөрийгөө ойлгоод, өөртөө ихтэй болоод өөрийнхөө чадрыг олж хараагүйсэн байгаа байхгүй. Чи ийм зүйл чаддсан юм штэ. Чиний чадвар чинь энэ салбар гэхэд нэрээ бид ийм чадвартай штэ. Бусад хүмүүс яагаад энийг мэддэггүй юм бэ гэсэн зүйл надад бэдэн штэ. Тэргээ гаргаад ирж байгаа. Би энийг чинь бүр 10 гаруй жил судалсан магистрийн тэр хамгаалсан мөртлөө бусад хүмүүст ярьж чадахгүй өөртөө итгэлгүй болохоор ярьж чаддаггүй байсан гэд. Тэгсэн чи бидний мэддэггүй бүр нарийн эрүүл хоолтын талаар бүх зүйлийг мэдээ судалсан байхгүй 10 жил. Өөртөө итгэдэггүй бол тэрийг хин нэг хэлээгүй. Хүй чиний наад чинь хавдар тусах зөндөө ингээм амьдралын эрсдэлтэй хүмүүст зориулсан чи ийм мэдлэгтэй ч яагаад гаргаагүй юм босод хүмүүст наад мэдлэгээрээ тус болоогүй юм. Тус болохгүй л тэр мэдлэг чинь зүгээр яг ялзарсан л гэсэн үг шүү. Ямар ч хэрэггүй хоосоо оог штэ мэдлэг. Та энэ олон номыг уншиж болно ш 100 ном уншиж болно. Энийг тэгээ бусдад хуваалцаж амьдралд нь нэмэр болохгүй энэ та ухаантай байгаад яах юм таны ухаан хэрэггүй штэ. Ухаантай нэг эмэгтэй л энэ өрөөнд дуусан штэ. Тийм болохоор мэдлэгээ ашиглая. Тэгээд маш олон мэдлэгтэй эмэгтэйнэр одоо сургалтын баг 80-аас дээш хувийн эмэгтэйчүүд байгаа. Маш их ухаантай мэдлэгтэй эмэгтэйчүүд байна. Хөвгний хөгжлийн сургалт болгон дээр явж идэг. Тэгэл ингээд тухайн үед мотивац аваад явж идэг. Тэгэд яг амьдралынх нь үр дүнд ансандах мөнгөний харахад байхгүй. Бараг сургалтынхаа зардлыг ч олж чадаагүй. Би ч бас тэр хүмүүсийн нэг байсан.
Нэг их мөнгө төлөө сураал идэг ямар ч үр дүн үйлдэл байхгүй. Тэгээ нөгөө ядч л сургалтандаа зарцуулсан мөнгө эргэж болохоор тийм үйлдэл байхгүйсэн байхгүй юу? Нэг л ухаантай сурцсан, мэдцэн, эготой. Тэгсэн чи техник үйлдэл маань буруу байсан байгаа байхгүй юу? Тэгээд шууд үйлдэлээсээ сурна гэдэг бид нар ойлгоогүй байхгүй юу? Нэг үйлдэл хийхдээ. Одоо жишээ нь бид нар кошлогны брендийг гаргах гэж эхлээд үзтээ би та нарт үзүүлээд. Эхлээд нэг юм ойж үзсэн байхгүй юу? Өөрийнхөө санаа мянган санаа зүгээр дэлхий дээр байдаг те бидний толгойд эргэлдэж идэг. Тэрийг бодит болгосон хэцөөхөн штэ. Танд гоё санаа байгаа бол тэрийг заавал бодит болгоод үзээрэй. Тэр болон болохгүй мэдчихвэл сэтгэл зүйд нэг тэглэхийг болчдөг. Тэгээ би энэ кошлог гээд хийж кошлог цүнхэн доторх цүнх гээд тэр санаанд би нөгөө над чиг юм салан палан хүмүүс зөрүүлсэн. Эхлээд оюулсан юм болсон. Тэр энэ ингээд дээшлээд үйлдэлээр өөр болоод эн чинь ингүүл өөр болд юм шүү дээ. Энэ материалаар оюул өөр болд юм байна. Ингийн бол хүн удаа эдлгээтэй болд юм байна гэж судалж байгаа байхгүй юу? Тэр үйлдэлээр ингэж хүн мэдэрдэг юм байна л да. Тэгэхээр та үйлдэл хийхгүй сураад бол ямар ч хэрэггүй гэж шууд барах шулууга хэлчихдэг. Үйлдэлгүй сургаалт мэдлэг бол зүгээр хог тархинд чинь зүгээр хог болол үлдэнэ. Зүгээр л нэг их юм мэддэг хүн болоо явж байгаа. Дараа нь өөр юм сурах гэхээр зай байхгүй танай толгойд. Тэгтээ үйлдэл байхгүй учраас тэр мэдлэг танд ямар ч хэрэггүй. Тэгэхээр та ямар нэг сургалт ямар нэг зүйл сурах гэж байгаа бол шууд үйлдэл хийгэрэй гэж уриалж байна. Тэгээд нөхөл аваа ингээ өндөрлөе. Тэгээд сургалттай холбоотой мэдээллийг хувь чатаар авч болно. Тэгээд би завтаа үедээ хариулаа явна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Та өөртөө итгэлээ нэмж энд байгаа зүйлээ нэмжиж л бид нар орлогоо нэмэгдүүлэн дээрэс нь тэр бодоод байгаа чөлөөтэй сэтгэдэг тэр хүний бие болгон дээрэс нь таны санхүүгийн байдал дээшилжиж та өөртөө итгэлтэй болж гэр бүлийн харилцаач юмс илүү өөргөө үнэлж байгаа өөртөө итгэлтэй байгаа эмэгтэй учраас гэр бүлийн харилцаа чинь илүү халуун дулаан болно. Яг л та өөртөө хийх зүйлийг хийгээг учраас ууртай байгаад байдаг байхгүй. Өөртөө сэтгэл дундар байгаа учраас тэрийг нөхөртөө гаргаж уурлаад байдаг. Өөрөөхөд л юу ч хийгээг болохоор дандаа бусдын төлөө хийцэн. За тэгээд энэ хөө лайва ингээ өндөрлөе. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье, сайхан амраарай, баяртай.